In 1506, 1503 онд Леонардо да Винчи Флорентин гэмтэн хөргийг зургажлаа хэлсэн. Энэ түүний ажлын талбар дээр хамгийн хуучирсан хүнийг илэрхийлсэн төсөл байсан. Тэр энэ зураг дээр 13 жил ажилласан бөгөөд өхөн өхлийн хажуудаа байлгасан юм. Тэр эмэгтэй Мона Лиза нэрээр олонний танил болсон бөгөөд урлагийн түүхэнд хамгийн алдартай дүр төрх болж эхэлсэн юм аа. Леонардо да Винчи. Сайн зураач хоёр зүйлийг л илэрхийлэх хэрэгтэй болдог. Нэгдүгээрт зурж байгаа зүйлийн бие галбирыг, хоёрдугаарт зүрх сэтгэлд нь юу байх. Нэгдүгийг биелүүлэхэд амархан, харин хоёр дахь нь үнэхээр маш хэцүү. Мона Лиза. Мона Лиза. Тэмээ. Тэр бол жинхэнэ эмэгтэй хүн. Тэр бол Итали хүн байсан. Би 8 настай байхдаа энийг анхаарсан. Леонардо да Винчи. Энэ их гоё хүн. Or is this your way to hide a broken heart? Many dreams have been brought to your doorstep. They just lie. This is the story. Энэ бол хүний гараар бүтээгдсэн урлагийн бүтээлүүдээс хамгийн алдартай түүхэн бүтээл юм. Хөрөг зураг хэдийн үнэтэйч энэ зургийг үнэлэхэд хэцүү. Парис дахь Луврын музейд оруулалт түүнийг 779 тоо зураг гэдгийг амархаа мэдэж болно. Энэ бол инээмсэглэж буй нэр нь үл мэдэгдэх Итали эмэгтэй хөрөг зураг. Нэр нь Мона Лиза. Мадонна буюу Лиза. Эмэгтэй гэсэн. 500-аад жилийн өмнө түүнийг зурсны дараахнаас тэр бүгд дэлхийд даяар танигдж ирсэн. Гэвч энэ нууцлаг эмэгтэй хэн байсан? Тэр өнөөдөр яаж инхүү супер од болж чадав? Түүний инээмсэглэлийн нууц нь чухам юунд байв? You have an impression that she is looking at you. I heard that she was pregnant at the time. You heard she was pregnant. She was having a baby. Expecting a baby. Энэ сарын хамгийн муу өдөр чи над дээр ирлээ. Би энд юу хийж байгаа? Инээмсэглэх үү? Чи намайг авах гэж бодож байна уу? гэж хин нэг рүү хараад хэлж байгаа эмэгтэйг би харж байна. Би ингэж л харж байна. Тэр өөрийнхөө бүхий л чадлаар хичээж байгаа боловч нилээд цохолдсон байна. Гэхдээ би тэрнийг буруутгахгүй. I see a woman that's looking at someone and saying, "You've got me on my worst day of the month. What am I doing here?" And you're trying to get me to smile at you. That's what I'm seeing. And she's trying her best, but she's pretty annoyed about it, and I don't blame her. Mona Lisa. Mona Lisa. Мона Лизагийн нууц амьдрал. Өнөөдөр Холливуудын модон мэт Мона Лиза өөрийн гэсэн бие хамгаалагч буюу тусгай хамгаалалттай болсон. Тэр чигшүүлэгч, агааржуулагч бүхий бетонын хайрцаг дотор боруулсан шилийн хамгаалтанд байдаг боловч жилбэрүүлдэг 6 тэрбум гаруй жуулчдад тэг санагдаад байна. Тэгвэл түүний сэтгэл татах хувьд юунд байна? Яагаад энэ дур зураг бүгд дэлхийд даяар хоногдсон байна? Энэ төсөөлөл яагаад өнгөрсөн 500 жилийн турш ийм олон хүнийг таталмад таварсан байна? Энэ бол бидний харж байгаа машингийн мөртлөө зураачийн бүхэл амьдралын гол цөм хамгийн алдартай дүр зураг. Гэхдээ ганц ийм төрөгч биш. Өөр юу хийх гэж тэр хичээж байна? Бидний харж байгаа энэ дүр зургийн дотоодод юу болж ирсэн? Тэр сэтгэл зүрхний илэрхийлэл нь Мона Лизагийн гол сэдэв юм.
Хаад ноёд ерөнхийлөгчид бүгд түүнд хүндэтгэлтэйгээр мөнгө зарцуулдаг бөгөөд түүнийг зорж ирсэн 1962 оны Америк жуулчлалаас ерөнхийлөгч Джон Кеннеди барууны соёл иргэншлийн хамгийн сүүлийн үеийн бэлэг тэмдэг гэж талархал илэрхийлээд бид ирээдүйн үндэстний иргэд энэ зургийн хувьд гэвэл түүнийг бүтээж байх хувьд л хамгаалагчид өвлөн авахыг хүсэгчид нь төрж өгсөн байсан. Бид зөвхөн түүний гайхамшигт амжилтыг биш харин бүтээгчийн өндөр ур чадвар урлагийг харах нүд гол санаа нь бидний соёл иргэншилд биелэн олсныг харж байна гэж хэлсэн юм. Нэгэн үед амьдарч амьсгалж байсан хүн гэдэг утгаар нь энэмэгтэйг мартаад амархан боловч зөвхөн зураачийн ур ухаанаар түүний төр төрх илэрхийлэл цаг хугацааны нэг л агшинг мөнгөчүүлсэн нь түүнийг инхүү олон хэлбэрээр олшруулах ашиглагдахад хүргэсэн байна. Миний бодлоор Мона Лизаг анхаарахад Леонардо түүнийг 1503 онд зурхадаан л бидэнд ойр дотн санагдахаар маш цэвэрхэн хувилбараар зурсан гэж бодож байна. Гэхдээ маш их өөрчлөлтүүд, үе шатууд энэ зургийг бүтээж байхад холбогдсон байна. Би тэдгээр үе шатуудын заримыг үзүүлье л дээ. Энэ бол Мона Лизагийн зурагдаж байсан анхны улаан гармад. Майлан хэрэг гэдэг гэж хүн бүхэн боддог. Гэвч эхний үед тийм байгаагүй. Тэд модон дээр зурдаг байсан. Европын өмнөд хэсэгт голдуу улаан гар, хойд хэсэгт голдуу сарс элбэг. Харин энэ бол хатуу модыг ашиглаж урлагийн шилдэг бүтээл болгосон. Бас шохойн зураг. Өнөөдөр Леонардо хэрвээ байсан бол мэдээж шохойгоор эсвэл магадгүй зарим төрлийн үзгээр эсвэл мөнгөлөг үзүүр үхээ ямар нэг зүйлээр зурх байсан нь тодорхой. Хөрөг зургийнхаа төрөл байдал мэдэрх үед ямар нэг өөр санаа өгөх байсан. Явандан зураг нь улам нарийсч нэмгэн хавтан дээр цоолох, хатгах, тогших гэх мэтээр өөрчлөгдсөн. Жижигхэн зураасуудагч зарим улаан өнгөнч шингэн бодгаар ядахымгүй холбож байна. Энэ ногоон нүур өхөрн даашинсан мөн цаана харагдаж байгаа хөх орчин хараад энд юу болов вэ гэж чи гайх баг. Гол нь энэ зүгээр л Леонардогийн өнгөний зохицлыг хаана хийх вэ гэсэн нарийн арга ухаан. Бүгд зургийг гаргахад махбодын амьд төрх ногоон өнгөн дээр илүү зохицдог бөгөөд энэ нь одоо ч зарим газар хэрэглэгддэг юм. Дараа нь арын хэсэг тэнгэрийг зурхтаа. Цагаан цэнхэр өнгөийг гайхамшигтай гүн хөх туяатай болгоно. Энэ нь яг дөнгөж шинээр төрж байгаа хөгжим шиг өнгө алдахгүй байлгах зургийн урлаг бөгөөд бүхэл өнгө төрхийн маш удаан хадгалж амьд юм шиг байлгадаг учраас энэ нь үнэндээ нэг гадаргад багтсан байдаг. Ингэснээр эгэл хүний тэрхэн зургийн гозомжийг хадгалж чаддаг бөгөөд зургийг байхлынхаас ч илүүтэйгээр давтагдсгүй өнгө баястай болгодог юм. Зураачийн үхэн хатан зүтгсэн энэ ажил нь тэрч байтугай байгалийн жамсны өхлийг ч үгүй хийж тэнгэрлэг зөмжийн төр төрх болон хадгалагдсан юм. Лойре хөнди Амбуаз. Бид Мона Лизаг зөвхөн дөрөвдөдөө биш Леонардогийн амьдарч байсан цаг үеийг баримжаалах гэж Парисаас 150 милийн зайд байдаг Лойре хөнди дэх Амбуаз руу явах хэрэгтэй болсон юм. Нэгдүгээр Францын хааны урилгаар Леонардо бараг өөрийн амьдралын төгсгөл хүртэл энд ажиллаж амьдарч байсан. Энэ бол хааны түнд өгсөн гоёмсог байсан. 1517 оны 10 дугаар сарын 10-нд Арагон сүмийн хамбалам алдартай зураачид хүндэтгэл үзүүлж байшингийн төлбөрийг хийхээр ирсэн байдаг. Тэр үед зураач нарийн бичгтэйгээ хамт байсан бөгөөд өөрт нь зургийн урлан байгуулж өгсөн бөгөөд энэ тухай нарийн бичг нь тэмдэглэлтэй бичсэн байдаг юм байна. Леонардо үндсэн 3 зургийг харуулсан байдаг. Нэг нь мэдээж Флорентин эмэгтэйн зураг. Тэрний Жулиано де Медисигийн амьдралын шаардлагаар зурсан гэдэг. Энэ бол миний нүдэрийн үзсэн үнэмлэхүй төгс бүтээл юм. 1530 онд Мона Лизагийн зам Real Collection руу шилжсэн боловч харамсалтай түүнийг онцгой сайхан харагдсан улмаас Францис хаан таалалдаа нийцүүлж угаалган өрөөнийхөө ханаанд байрлуулахар шийдсэн байна. Зураг хааны угаалган өрөөнд олон жил байсан бөгөөд хааны бие угаах ёслолуудад уур цам босны улмаас зургийн гаднах байдалд сэтгэл татах онцгой юм шингэсэн гэдэгт өнөө үед шинжээчид итгэдэг юм. Бас хаан Мона Лизаг Мона
Mona Vanna гэж нэрлээд угаалгын өрөөнөөс онцлог өрөө рүүгэн шилжүүлж өмнө нь хувцсан алгасан тайлж сониучрахын таалдаг байсан гэсэн таамаглалж байдаг. Леонардогийн энэ агуу хөтөлд юу нөлөөсөн байж болох вэ? Тэрний үүсэл нь ойлгомжгүйч. Энэ нь Мона Лизагийн хөрөг зурагт илэрхий харагдаж байгаагаас гадна тэр ямар нэгэн юм өмсөөгүй байсан. Журам тэмэгтэйн нүцгэн зурагт нэгдүгээр Францис хааны сэтгэлийг татах онцгой юр бусын зүйл нь угаалгын өрөөнд бие биенийхээ хөхний товчийг чимхэж байгаа хааны эхнэрийнхэн дүү алдарт хоёр эмэгтэйн нэг бөгөөд энэ нь үнэндээ тэдний үр хүүхэдтэй болсны баяр ёслолыг тэмдэглэх нэг арга байсан гэж одоо үздэг. Учир нь хөхний сүү бол хүүхэд бүрэлдэн тогтох замын бэлэг тэмдэг юм. Иймээс Мона Вана Францын вант улсын өргөмжлөлд илүү тохирдог байх. Нөгөө тэгвэр Мона Вана Леонардогийн туслагч Салайгийн ажиллаж байсан байж магадгүй. Жинхэнэ Мона Лиза Францын ард түмний эзэнт гүрэн байхаас татгалзах хүртэл Францын Royal Collection-д олон жил цоожтой байсан. 1789 онд Францын хувьсгал эхлэхэд язгууртнууд түүнийг өөрсдийн байнга очдог Гуилотн руу илгээсэн. Удалгүй 16 дугаар Луи хаан түүний хатан Мари Антониетта нар амиан хорлож хааны коллекшн тоногдож Луврын ордон хүмүүсийн музей болсноор Мона Лиза анхудаа олон нийтийн өмнө ил тавигдсан юм а. And it was there that the Mona Lisa was put on public view for the first time. When Napoleon came to power, Наполеон хаан Францын эзэн тулсыг захирч байх үедээ Мона Лизаг Тюильрис дэх өөрийн хувийн унтлагын өрөөнд байрлуулсан. Ийм маягаар Royal Collection-ы уламжлал дахин хөгжсөн юм. Хаан түүнийг ойролцоогоор 10 жил хадгалсан бөгөөд түүнийг Мадам Лиза гэж нэрлэж байсан. he kept her there for nearly Чухамдан Леонардо Наполеоны Итали руу дахин доторх төрсөн бөгөөд тэр тэндээс Леонардогийн зураг тэмдэглэлийн дэвтрүүдийг олж Франц руугаан авч болсон юм. Leonardo's drawing. Тэрээр Францын цэрэг дайчдад дан тэдний хаан төрсөн нь хамаагүй гэж хэлсэн байдаг. All men of genius are French, no matter what. Наполеоныг унсны дараа Мона Лиза Францын нийслэлдэх Лувр дэргэн ирж жуулчдыг татах гол ажил After нь the эхэлсэн. fall of Napoleon, the Mona Lisa 100 жилийн дараа 1911 оны 8 дугаар сарын 29-ний өглөөний тэр гэмт хэрэг улс төр сүрдүүлгийн гол тоглогч болж эхэлсэн юм а. 100 years on August the 21st, 1911, in the early hours of the morning, she becomes Тулгайч the магадгүй leading байшинд player нуугдж in угаад the story бям гарагийн of шүн crime, түүнийг хулгайсан гэж үздэг бөгөөд extortion. тэрнээс хойш нийтэд үзүүлэх нь зогссон юм. The thief had spent Хулгайсан Sunday этгээд night хамгаалагчийг hiding in унтаж the байх зур арын хаалгаар хашаараа гулсан унаж Сенегалын усан бомбны нэг талаар оргон He зогтсон. slipped out through a back Луур door. дэрсэн зочид түүнийг эхлээд анзаарахгүй байсан ч хэсэг хугацааны дараа Мона Лизагийн өлгөөтэй байсан хааны оронд хоосон заваагааг анзаарах болсон юм. Visitors to the Louvre were undeterred. For some time afterwards, they queued up to contemplate the blank space Хулгайч where the Mona дэлхий Lisa дахины was хэвлэл hung. мэдээллийн гол сэдэв болж цагдаагийн нүсрээр ирэл эхэлсэн бөгөөд тэр үеийн байцаалт авч байсан сэжигтнүүдийн дунд Пабло Пикассо хэмээх Испанийн залуу радикал зураач бас And among those байсан юм а. suspects brought in for Гэвч энэ questioning үед Мона Лиза was a маш radical хол young замыг Spanish artist туулсан named байлаа. Pablo Picasso. But by this time, the Mona Lisa was a long way away. Флоренц 1913 он. On November the 11th, 1913, 1913 оны 11-р сарын 11-нд Альфред Жерри хэмээх Флорентины эртний эдлийн худалдаачин Мона Лизаг худалдаж авах санал бүхий захидлыг хүлээж авчээ. about £1 million. Үнэ нь хагас сая лир байсан бөгөөд өнөөгийн ханшаар бол бараг 1 сая фунт юм. Уг захиа Леонардогийн гарын үсгтэй байж. A month later, the mysterious Leonardo Сарын дараа нууцлаг Леонардо ноён Жерритэй Виа Панзани дахь энэ буудалд уулзах болцол тавьжээ. Jerry took with Жерри тэрнийг Ефизи музейн захирал Леонардо судлаач Giovanni Borgia дээр авчижээ. Дараа нөгөө хоёр хүн зоч дуудлын хоёр давхар дахь эрчүүдийн өрөө рүү явлаа. What happened next? Дараа нь яасан бол ноён Жерри рүү дахин уцсан. Түүний амьдралын хамгийн сэтгэл хөдлөг мөч байлаа. At first, all we could see was Бид эхлээд бохирдож ялзарч муудсан хувцснууд харахыг, дараа нь хоосон хайрцаг байхыг харлаа.
As soon as Гэвч it энд came into our үнэндээ view, we had the Леонардо да conviction Винчигийн жинхэнэ амьд бүтээл байсныг бид хармагцаан ойлгосон юм а. Hodgie had been told Зураг модон фанерны ард байсан гэсэн цоо яриаг Польши Лувраар нэг тараалаа. Энэ нь түүнийг жинхэнэ Моно Лиза байсан гэдгийг баталдагсан юм да. this was the real Mona Lisa. the smile of the Mona Lisa. Моно Лизагийн нэмсгэлэл Флоренцэд дахин амьдарч эхэллээ. Florentines are particularly Нөгөө Леонардо нэртэй хулгайчийн жинхэнэ нэр нь Винченцо Перучча гэдэг ажилгүй гэрийн зураач Флорентайн хүн байлаа. Тэр эх орноо хайрлах нэр идлэр Моно Лизаг хэлбэр хан хулгайснаар хөрөг зураг төрсөн нутагтаа эргэж ирж чадсан юм а. on his most famous picture in 1503. Leonardo the thief was also Тэр хулгайч өртөөл 6 сарын хөнгөн ял эдэлсэн бөгөөд тэрнийг даралтны улмаас эмгэнэлтэйгээр нас барахад нь Моно Лизаг хулгайсан нөгөө хүн хэмээгдэж тэр маш шалдартай болж ирсэн юм а. to her motherland. He was tried. He got Италид үндэсний үзлийн давалгаа ид өрнөж and Африкт ноёр холон тогтоож байсан яг тэр цаг мөчид when he died, the Италийн засгийн газар маш их ачаалалтай байсан учраас уг хэргийг үл тоомсорлсон юм. the Italian government was in a Энэ slightly бүхнээс embarrassing үндэслэж situation because there was a wave of nationalism. энэ бол At the moment бидний where зураг. Italy was trying to build an empire. Моно Лиза бол So the Итали government мөртэй was байсан. under pressure. This is after all Леонардо our бол Итали хүн Leonardo is Italian. гэдгээр Mona Lisa мэтгэл is an цэцгээсэн юм Italian да. woman. Let's keep it. So it was shown Ингээд Rome, Моно Florence, Лиза Milan, Ром, travel. Флоренц, Миланд And the тавигдаж crowds үе followed. олон хүн түүнийг зориг зочлохолсон. Unfortunately, the French wanted their Харамсалтай нь Франц улс зургаан буцааж авахыг хүсний улмаас буцаагаад Парист галт тэргээр хүргэгдэн ирсэн бөгөөд галт тэрэгний буудал дээр асар олон хүн түүнийг угтаж авсан юм. Дараа нь Моно Лизаг оролцуулан 3 өдрийн турш тусгай үзэсгэлэн гаргасан бөгөөд дахиад л үе олон хүнд цугларч байлаа. Бүр жижиг зураас сэнч хүртэл сонирхсан хүмүүсийн бөөгнөрл нэмэгдэж байсныг та мэдэж байна. Тэрхүү зураг дээр өмнө нь хулгайлагдсан өөр зурагнуудыг ч нэмсэн бөгөөд тэд ийм сурталчилгааг өмнө нь хүлээж аваагүй байсан гэж хэлэх гээд байна л да. By 1500, Моно Лизагийн түүхэн 1503 оноос эхэлдэг. Тэр нь Леонардо 17 жил Миланд суусны дараа төрөлх Флоренцтон эргэж ирсэн үе боловч амьдралынх нь богинохон хугацаа байсан юм. by now he was totally absorbed with his inventions and scientific Францын experiments. армийн халдлагаар байнгын үйлчлүүлэгч нь мэдүүлэг өгч шоронд хориулсан байдаг. When he came to live here at the Түүний Servite зохион бүтээх Monastery, чадвар мөн шинжлэх ухааны туршилтад туршилга нь үнэхээр анхаарал татсан асуудлууд байсан нь тэр зөвхөн зураачаар зогсохгүй бүрч илүү өргөн хүрээтэй сэтгэж байсныг харуулж байгаа хэрэг юм аа. then in 1503, something happened. Тэгсэн хэдий чи 1503 онд ямар нэгэн онцгой юм болж Леонардогийн зураг сонирхлыг дахин төрүүлжээ. A woman arrives in his studio. Нэгэн эмэгтэй зураачийн ураланд өөрийгөө зуруулахаар ирж Леонардо ч зөвшөөрч that will obsess him. тэр ажлаа хөрөг зургаар хийсэн нь So what happened? түүний үлдсэн амьдралд сэтгэлийн шалгах зүйл болсон гэж үздэг. Part of the reason may simply have been Тэгвч түүний сэтгэл санааг өөрчлөх юу тохиолдсон юм monster болов? in a hospital, which also served Яагаад тэр зарим хөрөнгөтнүүдийн хүчийг суларч байх тэр цаг үед энэ үргийг хүлээж авсан юм бол? bank statements from those Яагаад хамгийн нөлөө бүхий үйлчлүүлэгч нь тэр өдөр ирсэн they болов? reveal that he was withdrawn. Би удахтан Леонардогийн юун гайхалтай вэ гэвэл түүний амьдарч байх тэр цаг үед чи түүнээс хойш өнгөрсөн хэдэн 10 жилүүдэд ч өөр хүнд ч заяагаагүй тийм 10 оёоос тэр хүнд заяаж гэж би бодож байна. Тэр юу сонирхож байгаагаа хийдэг бөгөөд зөвхөн өөрөө л ажилдаг байсан.
Энэ нь түүний зөвхөн зураачийн ажлаар л амьдрал залгуулах буюу орлогоо бодсон хэрэг биш, харин үйлчлүүлэгчдийн ер нь хэний ч таашаал илүү нийцүүлэх гэсэн өөрийнх нь оюун ухааны сонирхол гоо сайхны хэрэгцээ байсан. Үйлчлүүлэгчид нь тэрүүнд энэ боломжийг олгодог байсан уу? Таагүй байдал нь заримдаа их муу зүйлд хүргэдэг байсан. Үйлчлүүлэгчдээс анхныхаа хөлсийг авбал илүү шаргуу ажиллах хэрэгтэй болно. Бас илүү нарийн ажиллах хэрэгтэй. Ихэнх үйлчлүүлэгчид нь өөрсдийнхөө байгаа байдлыг боддоор нь хөрөг зурагтаа дүрслэхийг хүсдэг. Харин Мона Лизагийн хувьд Леонардо энэ шаардлагаас албаар зайлсхийсэн юм. Леонардо өөр хүмүүсийн хөрөг зураг дээр тайлал эсвэл тэмдэг үлдээдэг. Тиймээс хүмүүс тэр зурвалсан хүмүүсийг амархан таньж чаддаг. Энэ нь тэрний анхны бүтээлүүдийн нэг. Тэр зурах гэж байгаа хүнээ ардсны өмнө суулгадаг. Учир нь Италиар ардс гэдэг үг нь өөрийнх нь Леонардо нэртэй холбоотой. The most obvious thing patrons wanted from their portraits was to establish their identity. But in the case of the Mona Lisa, Leonardo deliberately avoided Gennaro da this Vinci. basic requirement. Мөн түүний хамгийн төгс бүтээлүүдийн нэг In his other portraits, Leonardo usually left some Сицилия Галаранигийн хөрөг зурагт identify the city. Сфорза гүндний Here's the хайртай нэртэй earliest of them. He places өөрийн the subject in хайртай front of a juniper үеинг bush because in гартан барьж Italian, суусан juniper байдаг. or Ginepro is a play on her name. Ginevra Гэхдээ Vinci. Мона Лизагийн хувьд тэр ямар ч тайлал үлдээгээгүй. And in his exquisite portrait of Cecilia Тэр бол Gallerani, газар дээр сууж байгаа жирийн нууцлаг is a эмэгтэй. mascot of her lover, the Duke of Sforza. But in the Mona Lisa, Магадгүй he left no Леонардо clue of the picture at all. түүний нэрийг л гаргахыг хүсээгүй. Гэхдээ түүний нууц нь Мона Лизагийн жинхэнэ дүр төрхийг олох урлагийн түүхэндх агуу хайгуулын нэг болсон юм аа. Leonardo may not have wanted to reveal her name, but his secret has inspired one of the greatest quests in the history of art, to discover the Mona Lisa's true identity. Леонардо да Винчигээр өөрийнхөө зургийг тосон будгаар зуруулахыг хүссэн ганц хүн бол Изабелла d'Este. Манчуагийн тайжин эхнэр. Тэр тэднийд Манчуад зочилж очихдоо хоёр ноорг гаргасан байж. Тэр нь товч бас хурдан хийсэн бүтээл байсан. Тэрний ард тэрээр Флоренцийн аяллахын талаар зурах ёстой байсан. Дараагийн 2 жилийн турш тэр эмэгтэй хөрөг зургийг дуусгаж өгөх, үгүй бол нооргийн буцааж өгөх, ядаж бүтээлүүдээсээ явуулахыг шаардах болсон. She was so desperately Тэр эмэгтэй маш цөхрөлтгүй шаардаж Леонардогийн зурсан Сицилия Галаранигийн хөрөг зургийг түүнээс авахыг хүсэж байлаа. Тэгж тэр зураачид өөрийн даалгаврыг өгч чадна гэж бодож байсан гэдэг. Изабелляч их хэцүү эмэгтэй байсан. Тэр зураачид зураг нь ямар урттай байхын хүртэл зааж байнга хэлдэг байсан. Яг л яаж зурах ёстойг нь хэлж байгаа юм шиг. Энэ жаахан хэцүү байсан байгаа л да. Гэхдээ боломжгүй зүйл гэж байхгүй гэдэг дээ. But there's no shortage of other possibilities. 1517 онд The visitors to Леонардогийн Leonardo's гэртед house зочид in тасар Italy хаан болсон бөгөөд thought the model was тэдний нэг нь Isabella Gualanda. хуучин үйлчлүүлэгч Жулиана де Медичигийн эхнэр Изабелла Гуланда байсан. And there's a further Дараагийн үйлчлүүлэгч нь гүнгийн эхнэр of Констанца Давалс байлаа. From a warmongering dynasty, she was a military commander in her own right. Италийн шүлэгтэй түүнийг Винчи хэмээх зураачаар хөргөөн зурулсан гэж Veiled lady in оруулсан a байдаг. portrait by an artist called Vinci. Finally, there's the Florentine Харин housewife, дараагийнх нь Lisa Gherardini, Флорентинигийн named жирийн нэг by эмэгтэй Leonardo's biographer, Vasari. Лиза Геридини байсан юм. The best way to clear up this confusion is by going to Milan. Леонардогийн түүхийг бичигч Giorgio Vasari түүний нэрийг тэмдэглэн үлдээсэн байдаг л да. And might help centuries of uncertainty, a vitally important Хэдэн piece of 10 жилийн дараа only just чухал come to нотлооны light нэг in the хэсэгт Milan гэрэл State тулж Archive. үүнийг Миланы үндэсний архивт It's a probate авчирсан. document
detailing the Энэ estate of бүртгэл one нь Gian Giacomo 1525 онд хүний гарт амьдарсан Giacomo Caproti нарийн бүртгэл And we байсан. know Gian Giacomo Бид as Sal, Gian the Giacomo little devil. салбатай буюу бяцхан чөтгөр гэдгээр мэднэ. Lifetime companion. Тэр Леонардогийн хамтлагч бас The туслах байсан. original is too delicate to Энэ handle. бол зураг зурсан хүмүүсийн нэрсийн жигсаалт бөгөөд Absolutely clear why Leonardo scholars regard it as a crucial Тухайлбал, piece of the Mona Lisa jigsaw. It's a list of La all Honda Salai's хэмээх нэрийг possessions. баллаж And one entry in particular is absolutely Оронд нь fascinating. It refers to a picture La titled Gioconda гэж Dicto La Honda, бичсэн called La Honda, байх жишээтэй. and it's valued at 500. La Gioconda буюу small fortune. инээмсэглэж буй нэгэн Леонардогийн үйлчлүүлэгчдийн нэг Лиза Грединитэй гэрэлсэн. Ингээд Леонардо өөрийн бүтээлүүдэн туслахтан үлдээх хэрэгтэй болсноор Мона Лизагийн оронд Лиза Giacondo байсан байж болох юм. Now we know that the married name of one of Leonardo's sitters, Lisa Gerardini, was in fact Lisa del Gioconda. So, after 500 years, the mystery of the Mona Lisa's identity has finally been resolved. Salai's inventory confirms Lisa del Gioconda, the Florentine housewife, was indeed the Mona Lisa. Энэ хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэг. Та Миланы архивд очоод хэдэн өдөр болвол маш их даарах болно. Тэнд та латин хэл дээрх зүйлсийг уншина. Тэр тэмдэглэл таны өмнө нь мдээгүй зүйлийг хэлж өгч байгааг та гинэт ойлгоно. So who was Lisa del Gioconda? Лиза энд Via della Stufad өөрийн нөхөр Франческотойгоо торгоны наймаа хийж амьдардаг байсан байна. Тэр газрын эзний охин байсан бөгөөд 16 настай дан гэрлэж Франческогийн 3 дахь эхнэр нь болсон байх юм. Магадгүй Леонардо энэ талаараа хизээч мэдээгүй байх л да. Гэхдээ хэрвээ тэр жирийн нэг гэрийн эзэгтэйд хүндэтгэл үзүүлээгүй байсан бол энэ үний оронд их хачин зураг бүтээгдэх байсан байж болох юм л да. It's here at the Uffizi Galleries in Florence, but you can get a clear idea of how radical the Mona Lisa must have seemed in its day. Голдуу Just 3 decades эрэгтэй хүмүүсийг их зурдаг дүрсэлдэг байсан бөгөөд эмэгтэйчүүдийн даруй энгийн ариун явдалтайгаар дүрслэн зурдаг байж 16 дугаар зуунд Флоренцид үнэтэй хувцас үнэт эрдэнэс их чухал байсан учраас хүн болгон авч чаддаггүйтэй холбоотой байсан ч байж болох юм. She has to be modest, Харин virtuous. That's what's expected of her. Loose hair was a sign of eroticism, so it was something which was frowned. Мона Лизагийн хувьд Леонардо өөрийн зарчмаа зөрчхөр шийдсэн байгаамаа. In the very materialistic culture of early 16th century Florence, everything was about keeping up appearances. By comparison, Leonardo decides to throw away the rules. Леонардо Мона Лизагийн даашнцыг цулгой хуучин байдалтай зурсан. Utterly plain and timeless. Lisa is a Лиза married woman. гэрэлсэн She эмэгтэй wears байсан no хэдий red ч гартаан There's no jewelry, хуримын бөгж no зүүгээгүй adornment байдаг. of any kind, apart Бас from simple ямар ч gold үнэт braid and эрдэнэс гоёл чимэглэл about her family's хүзүүний wealth, алтан social зүйлч position. байдгүй. Her loose hair Түүний even have been сул seen at тавьсан times үс as implying тухайн loose үед morals. ёс журман алдсан гэсэн утга санааг илтгэж байсан бөгөөд And there's another үс нь radical мөрөнд нь хүрсэн байдалтай зурагдсан байдаг. Traditionally, Renaissance painting Бас in profile. It нэг would be өөр шин санаа бол like this. түүний And суулт. you'd only see the profile. But what Leonardo does, Уламжлалт Ренессанс зургийн зохиомжийн хажуу талаас нь Lisa зурхад байдаг. turns
Яг ингэж суугаад хажуу тал руугаа харж болохгүй. Харин Леонардо Лизагийн суудлыг өөрчилж өөр тал руу харуулсан. Тэр Лизаг дуудахад Лиза түүн рүү эргэж харна. Яг би та нар руу харж байгаа шиг. Тэгээд түүний биеийн дээд хэсгийг өөр тийш нь харуулсан зурсан. Энэ бол түргэн зураг. Тэгээд тэрээр энийг олон нийтэд танилцуулахыг хүссэн. Зөвхөн ганц л тэр зургийг. Энэ зураг маш их амжилтанд хүрч Рафаэл болон бусад зураачид үүнийг дуурайн зураг болсон байна. Өнөө үед зурагчингууд таны зургийг авч байхдаа камер руу битгий хараарай, холын зайд хараа гэж хэлдэг шүү дээ. Тэд байрлалыг чинь өөрчлөхийг хүсэж байгаа тэр энэ нь Леонардогийн агуу амжилтын нэг ихэнх хэсэг юм. Гэхдээ тэр бидэн рүү чиглэж харж байна уу? Эсвэл биднийг нэвт харж байна уу? Хэрвээ тэр биднийг нэвт харж байгаа бол бидний мөрөн дээр бидэнд харагдахгүй ямар нэгэн зүйл байгаа юм болов уу? Леонардо бидэнд энэ бүгдийг нээж өгсөн нь тодорхой. Бас мэдээж түүний нэмсгэлж бас тайлагдчихгүй нууц хэвээр үйлс. Тэр юунд нэмсгэлж байгаа юм бол бидэнд байхгүй ямар зүйл тэрэнд байгаа юм бол тэр бидний мэдэхгүй ямар зүйлийг мэдэж байгаа юм бол Леонардо бусад хүмүүсийн сэтгэл зүрхийг сонсож чаддаг хүн байсан. Миний хувьд түүний нэмсгэл би та нарын хизээч мэдэхгүй зүйлийг мэдэж байгаа. Би та нарын хизээч бодож олохгүй зүйлийг мэдэж байгаа гэж хэлж байгаа юм шиг санагддаг юм. Mona Lisa, men have named you. You're so like the lady with the mystic smile. Is it only 'cause you're lonely they have blamed you for that Mona Lisa strangeness in your smile? Do you smile to tempt a lover, Mona Lisa? Or is this your way to hide a broken heart? Many dreams. Leonardo's mother was a peasant girl. Леонардогийн ээж нь өөрийн эцэг Сэр Пиротогоо хамт амьдардаг Ла Катерина хэмээх тариачин эмэгтэй байсан. Тэр хажуу тасгыныхон залуутай гэрэлс ээж нь Леонардо хүүгэн 18 сар хүртэл хөхөж өсгсөн. Дараа нь харин түүнийг Дона Альбера хэмээх хойд их нь өсгөх болсон. Тэр хоёр эмэгтэй хоёулаа Леонардод маш их хайртай байсан. Гэхдээ түүний төрсөн ихээсэн хагдсан сэтгэл нь Мона Лизагийн өөр нэг тайлбар болж байгаамаа. Энэ талаар сэтгүүлч Зигмунд Фрейд хэлсэн байдаг. Тэр нууцлаг нэмсгэлсэн эмэгтэйн зургийг ээжээсээ боловсруулсан гэж ойлгох шалтгаан бидэнд харагдаж хэлсэн. Тэр Флорентайн эмэгтэйг дахин олсноор энэ нэмсгэлэл нь түүний хувьд маш чухал зүйл болсон. Леонардогийн сүүлийн зургнуудын нэг бол ариун эмэгтэй болон Н. Фрейд тэднээс адил нэмсгэлийг олж харсан байгаа юм. Мона Лизагийн нэмсгэлэл энэ хоёр эмэгтэй дээр байгааг тэр олж харж чадсан. Эдгээр эмэгтэйчүүд тэрний сонирхлыг гарцаагүй татсан. Энэ нь Фрейдийн агуулгатай болж хүүхдийг их сайхан байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Тэр эрэгтэй хүүхдийг их гайхалтайгаар дүрсэлсэн. Леонардод бидний ярьдгаар ижил хүйстэн хэмээх мэдрэмж төрдөг байсан байх. Би тэрнийг ижил хүйстэн байсан гэж боддог. Би түүнийг эрэгтэй хүнтэй унтдаг байсан болов уу гэж боддог юм. Бидний мэддэг түүний амьдрал болон уран бүтээлүүд нь энэ үнийг баталдаг гэж би боддог. Эрэгтэй хүмүүсийн ихэнх зургнууд нь их хурц хандлагатай байдаг. Та тэрний зургнуудаас эрэгтэй хүний биеийн бүтцийг нарийн харж байна. Энэ дахин давтагдсан байдаг. Энэ нь эмэгтэй хүний зургнаас эргэцээс ялгаатай. Леонардогийн царанаас сексийн тодорхойгүй байдал харагддаг. Энэ зураг дээр дахиад нэмсгэлийн харуулсан байна. Энэ бол Жонны хөрөг зураг.
Тэр ямар нэгэн нууц зүйлийг мэдэж байгаа юм шиг харагдаж байна. Харанхуйн гүнд нуугдсан байгаа ямар нэгэн зүйлийг. What of Lisa Del Gioconda Лиза Дел Жиаконда өөрөө юу гэж боддог байсан бэ? Тэр Леонардогийн өмнө сууж байхдаа өөртөө ямар нэгэн нууц хадгалж байсан болов уу? Энэ түүний нэмсгэлийн нууцыг тайлбарлах ганц зүйлс байж магадгүй. Би хувьдаа тэрнийг жирэмсэн байсан байх гэж боддог юм. Хэрвээ та тэрний гарыг харах юм бол тэр гарцаагүй 20 иргэм насны залуу эмэгтэй байсан нь тодорхой харагддаг л да. Та зургийг нарийн харах юм бол хуруунд нь товгор байгаа. Тэрний гараан байрлуулсан байдал нь жирэмсэн эмэгтэйчүүд хэвлийн дээд хэсэгтээ гараан байрлуулдахдаа яг адилхан харагдаж байдаг юм да. 1502-аас 1503 оны хооронд Лиза Дел Жиаконда хүүхэдтэй болсон. Энэ түүний хоёр дахь хүүхэд нь л дээ. Дараа жил нь тэд шинэ байшинд нүүж орсон. Тиймээс энэ үнийг түүний жирэмсэн болсны тохиолдуулан хийсэн зүйл гэж ойлгож болох юм. But Leonardo wasn't physically. Леонардо өдөр нь Мона Лизагийн зургийг зурж, шөнө нь энд Санта Мария Нуовагийн эмнэлэгт ирж, эмэгтэй хүмүүсийн цогц дээр задлан шинжилгээ хийдэг байж. Энэ нь түүний хувьд эмэгтэй хүмүүсийг судлах анхны хичээл нь болж өгдөг байсан байна. Эрэгтэй хүмүүс өөрсдөө ноёрхох ёстой гэж боддог байхад Леонардо тэдэнд эмэгтэйчүүд ч бас тэдэнтэй тэгш эрэгтэй гэдгийг өөрийн бүтээлээрээ харуулсан байдаг. Leonardo's notebooks reveal. Тэр бол агуу эмэгтэй гэдэг гайхалтай зураг. Леонардо өөрийнхөө бодлогыг тэмдэглэлдээ үлдээсэн байдаг л да. Түүний санаанууд нь үр хөврөлийн шинэ шинжлэх ухааны их үүсвэр нь болсон байдаг. Ургийн эхлэл болон жирэмсэн байх үеийн ургийн байдлыг нарийн харуулж төрөх хүртлээр хэрхэн өөрчлөгдөг болохыг харуулсан байдаг. Леонардо да Винчи хэвлийдэх үр хөврөлийн анхны зургийг зурсан юм. Тэр амьдралын утга учирт илүү их анхаарч хэлсэн байна. Хүний биеийн бүтц ямар болох зэргийг, хүний биеийн бүтцээс хамгийн ихээр сонирхож байсан зүйлийн нэг бол үхэл амьдралын цикл юм. Тэр үед тэр Лида болон түүний үр удмыг харуулсан зурагтаа энэ үнийг тусгасан байдаг л да. Энд шоуг үнэхээр гайхалтай дүрсэлсэн байдаг. Леонардо энэ шоу эмэгтэй хоёрыг бэлгийн харьцаанд орж байгаагаар дүрсэлсэн бөгөөд өндөгнөөс нь хүүхэд гарч байна. Мэдээж энэ бол Леонардогийн гайхалтай бүтээлүүдийн нэг. Энэ түүний хойч үеийн үлдээсэн нууцлаг зүйлсийн нэг юм. Тэр өөрийгөө амьдралын нууцыг ойлгож байна гэж боддог байсан байх. Хэрвээ та энэ хоёр зургийг хамтдаа харвал Леонардог түүний биеийн доторхыг харж байсныг мэдэж чадна. Тэгээд та хоёр Леонардо яаж ингэж харж чадваа гэж хэлэх байх л да. Тэгээд мэдээж та газрын гадаргууд гайхалтай өөрчлөлтийг олж харж чадна. Газрын гадарга хэрхэн өөрчлөгдсөнийг олж харах болно. Та хөрөг зурган дээр хүний ард нь байгаа ертөнцийг харахад танд өнөөдрийн ертөнцөөс эртний үед очсон юм шиг сэтгэл төрөх болно. Харин өмнө талд нь та инээмсэглэн сууж байгаа эмэгтэйг харах болно. You are looking at a woman who represents exactly the same thing. Энэ маш тогтворгүй зураг мэт надад санагддаг. Та ард нь байгаа уулаас маш сүрлэг харагдаж байгааг харах болно. Тэд яг л унах гэж байгаа юм шиг харагддаг. Харин нуур нь их ширүүн урсгалтай гүрийч нураах хүчтэй мэт харагддаг. Би тэрний энд Арно хүнийг дүрсэлснээ зурсан гэж боддог. Тэр өмнө нь хэд хэдэн удаа энэ газрыг харж байсан. Энэ түүний бодлыг баталж байгаа их том баталгаа юм. Энэ нуур нь Флоренцид байдаг нуур бөгөөд энэ нуур хүн дээр урсаж байгаа байдалтай харагддаг. Магадгүй тэр энэ хоёр нуурнаас ийм зүйл олж хардаг байх. Тэр газрын гадаргыг өөрийнхөө төсөөллөөр зурсан.
So what's going on here? Тэгэхээр How does the жухам Mona Lisa юу болоод connect байгаа юм бол with the strange Моно primeval Лиза landscape behind өөрийнх нь ард байгаа газрын It's гадаргатай time to ямар get out of холбоотой юм this бол and go back to where it одоо all хотоос began. гарч ийн бүгдийг The эхлүүлсэн Tuscan landscape, Леонардогийн where Leonardo хүүхэд spent насаа his өнгөрүүлсэн childhood газарт and formative эргэн очих years. цаг боллоо. The valley of the River Arno wasn't just his playground, it was his laboratory. Леонардо Here he studied ботч the хүүхэд байсан principles of болохоор flight, түнд the их хэцүү dynamics зүйлс of тулгардаг байсан байна. flight and perspective. Тэр ер нь сургуульд сурч байгаагүй. So is the apparently Тэр fantastical landscape бичиг үсгийн behind the боловсролыг real өөр аргаар or imagined? эзэмшсэн гэж хэлэхэд болно. Here, 30 miles Энэ нь from түүнд the River их Arno хөвгөлтэй is байдаг crossed байсан. by the Учир нь Boreano тэр ном Bridge. зохиолоо дургүй хөгт байсан. Is this the bridge behind Тэр the Mona яах Lisa? ёстойгоо мэддэг байгаагүй. Тэр үргэлж өөрийнхөө амьдралын онцгой сургамжийн талаар бүтээлүүдээр тусгасан байдаг. Арно голын хөндөө зөвхөн тэрний тоглоомын талбай байгаагүй. Энэ түүний лаборатори байсан. Тэр энд нислэгийн хуулийг сурч мөн улс гэрэлний талаар судалсан. Түүний эртний бүтээлүүдийн нэг нь Арно хөнд. Энэ түүний дахин ирдэг байсан газар. Ихэнх хүмүүс Моно Лизагийн ард байгаа газрыг их сайхан газар гэж үздэг. Гэхдээ энэ харагдаж байгаагаас илүү бодитойч байж магадгүй. Арно гол Флоренцаас 30 милийн зайд байдаг өгөөд Бориана гүрт энэ гүрч түүний зурагт тусгагдсан байдаг. Тэгэхээр одоо бид Леонардо энэ гүр болон энэ газрыг зурсан болохын тодорхой болсон мэд. Моно Лизагийн зургийг зурх ажил эхлэхэд 1 жилийн өмнө Леонардо энд Монрерийн алдартай цэргийн удирдагч Цезари Боржиагийн удирдлаганд цэргийн инженерээр ажиллаж байсан байна. Бориана гүрнээс холдох хүртэл Моно Лизатай холбоотой ямар нэгэн зүйлийг олж хардаг байлаа. Энэ газрыг нутгийн хүмүүс Тамын хөндөө гэж нэрлэдэг. Эдгээр хадаж чулууд түүний зурагт их олон удаа дүрслэгдсэн байдаг өгөөд бусад бүтээлүүд дээрх зурагтай нь адил хэлбэртэй байдаг. Хад асгадын ариундаг нь N2. Тэрээр зурагтаа эдгээр хад асгадаар бяцхан горих урсаж байгааг дүрсэлсэн байдаг. Өнөө цагийн бүтээлүүдтэй харьцуулахад төгс зүйрлэл сайтай харагддаг. Тиймээс Леонардо орчин тойрноо сайн мэдэрч чадсан гэдэгт би итгэлтэй байдаг. Мона Лиза цаг хугацаа өнгөрөх тусам илүү тод мэдрэмжийг төрүүлсээр байдаг. Би цаананд байгаа газрыг төгс зүйрлсэн гэж боддог. Эндээс та геологийн мөчлөгийг их тод харах болно. Та уулнаас урсаж байгаа голыг хэрхэн тод дүрсэлснийг хүртэл харж болно. Энэ далайд хүрэх хүртлээр шаар тунцыг авч урсдаг. Харин Леонардо энэ горих явсаар ууланд иргэн ирж дахин урсаж эхэлдэг гэж бодож байсан. Та эндээс геологийн циклийг тэр ямар нарийн мэдэрч байсныг харж болно. Леонардогийн үед тэдний ертөнцөд буруу номтнууд буюу бурхныг үзэн яддаг хүмүүс ноёрхдаг байсан. Харин Леонардо Кристофер Колумбын нэгэн адилаар сониуч зандан хөдлөгдөн далд ертөнцийн нууцад нэвтрэхийг тэрний учрыг олохыг хүсдэг байж. Би нэг өдөр их том агуу олсон. Би өмнө нь энд ирж байгаагүй, ийм агуу байдаг гэж ч мэддэг байгаагүй. Тэгээд би байгаль дэлхий ямар зүйлс бүтээснийг нарийн харахыг хүссэн. Гэхдээ агуун гүн рүү орох тусам их харанхуй болж байсан. Надад айдас мэдрэгдэж байсан. Нууцлаг агуугаас айх айдсыг минь цаана нь юу байгааг нь харах хүсэл минь дарж байсан юм да. Хараач. Энэ юу вэ? Халин байна. Энэ мэдэн талаагаас гарч хэчнээн жилийн байсан талаар бодоод үзтээ. Тун загас хөөж хөлөг онгоцнуудтай мөргөлдөж бас том шуургыг сэрээдэг байсан байна. Цаг хугацаа энэ амьтныг мөхөөсөн байгаа. Хичнээн хаад, хичнээн хүмүүс энэ амьтныг энд хаягдаж өгснээс нь хойш гарсан бол түүний яснууд энэ агуйн тулгуур болсон байна.
He's at the mouth of the cave and he's Тэр afraid. агуун аманд байсан бөгөөд цааш явахаас их айж байсан. Харин түүний сониоч зан And өөрийн түлхэж ironically, байсан. what does he find when he Тэр агуу дороо юу He болсон? finds Тэр халим шиг the том fossils загсны of чулуудсан fish хэсгийг very тэндээс likely, олсон. a whale, Уг зүйл түүний ажилтай and холбогдсон the beginnings, байсан. therefore, of the Илрээгүй earth. зүйлсийн талаар Everything is судалгаа tied хийж in his тэднийг work. өөрийн Search бүтээлдээ for дүрсэлдэг the байсан. eternal power of generation and then the perpetuation of a species. Энэ далайн өөр нэг зүйл байна. Хэдэн мянган жил болсон байхад энэ дун загас далай дор амьдардаг байсан. Чи эднийг яаж энэ уулын оргилд ирсэн гэж бодож байна? Их үерээр үү? Ноо юу? According to the Bible, Чулуудсан эртний олдвор нь Ноагийн үерийн усаар уулан ороод гарч ирсэн гэж Библиэд өгүүлдэг. Харин Леонардо олон давхаргатай чулуу ганцхан энэ удаа олдож байгаа хэрэг биш учраас ингэж туйлших хэрэггүй гэж үзсэн байна. Нэг удаагийн их үеийг тэднийг шүүрдэн цэвэрхэн жижигхэн чулуунууд болгосон гэж үү? Түүний ойлгосноор энэ нь яг үнэндээ тэнгис байсан юм. Тэнгис тунсан эдгээр чулуудсан олдвруудыг угааж бас газар дээр ил гаргаж дараагаар нь дахин усанд автуулдаг төдийгүй тэд хадаглагдан үлддэггүй байж. Тэрүүгээрч барахгүй та эдгээр давхаргуудыг баг багаар давхарлан байрна. Энэ юр бусын чухал учир нь яг юу болоод байгааг хүмүүсийг ойлгож ухамсарлахаас өмнө байсан бөгөөд 150 жилийн өмнөх үед бид энэ онолыг оюун санааны хууль гэж нэрлэх байсан. Иймэрхүү тэрсэн үзлийн гялхай байдал нь нийтэд дэлгэрээгүй ч тэд шинэ нээлтийн онол гаргасных нь хувьд Леонардог дэмждэг байлаа. Ойлгож ухаарах бол төлхөр бол түүний хэлснээс зөвхөн ажиглалт юм. Түүнд хорвоо ертөнцийн геологийн, агаар мандлын, мөн биологийн өөрчлөлтүүд нь 6 өдөр бий болоогүй, сая жил биш, мянган жил бий болсон гэдгийг хэлж өгсөн юм аа. Тиймээс түүнд энэ үнийг нотлох баримтууд хаасаагүй байлаа. Энэ дэлхий дээр ертөнд ховсон өөрчлөгдөж байгаад ямар ч асуулт байхгүй. Ховсон өөрчлөгдөж байгаа энэ үйл явц нь хүн төрөлхтний ховсож байгаатай адил зүйл юм. Эдгээр бүх хэлхээ холбоог хамтдан зурж байх үедээ амьдралынхаа хугацаанд ажиглаж нээн илрүүлсэн байгаль дэлхийн нууцыг Леонардо оюун ухаантай буусан дүрслэлээр зураг болгосон нь Моно Лизагаас илэрхий харагдлаа. Тэрээр бүх амьдралынхаа туршид байгалыг хянахыг хүсдэг байсан. Тэр хот болон хөдөөг, хүн том голуудыг өөр зүг тандуулан газрын зураг дээр тэмдэглэсэн байдаг байлаа. Тэрээр уулсын дундуур зам гаргаж гүүрэ барин бурхны бүтээсэн зүйлсийг шинээр бий болгож байсан билээ. Гэвч энэ их захгүй эмх замбрааг үдэлд хүрсэн юм аа. Леонардо байгалыг төсөөлшгүй болоод аимшигтай гэдгийг мэддэг. Сүндэрлсэн уулнууд энэ яг л унах гэж бас өнхрөх гэж байгаа юм шиг харагддаг. Маш тогтворгүй зураг. Энэ нь намайг цохилтонд оруулсан. Зурагны хувьд маш тааламжтай санагдав. Томоохон төсөөлийн өөрчлөлтийн агуу. Арно гол таавар шиг төдийгүй сүйтгэгч үер байсаар л байна. Саяхан шиг санагдаж байгаа 1960 онд барил байгууламжийг болон Флоренцийн уран зургийн талбарыг аимшигтай суурилсан юм. Леонардо үерт авсан хүүхдүүдийг харсан гэрчүүдийн нэг. Тэр олон жилийн дараач энэ бүгдийг сонсоор байсан. Агаар маш хүчтэй бороонд харанхуйсан байсан бөгөөд их аимшигтай харагдаж байсан. Аянганаас болж энд тэнд гал гарч харанхуйн дунд тэнгэр дуурах аимшигтай дуучмаа гарч бүх зүйлс их аимшигтай байсан. Энд тэнд хүүхэд болон эмэгтэйчүүдийн айж орж хайшгирч байгаа чимээ сонсогдож байсан. Хичнээн их энэ үерт хүүхдүүд алдсан бол тэдний зарим нь үерт нас барсан цогцснуудын араас үерийн хөндөрөө өөртөө явсаар байсан юм да. Леонардо үерийн гайхамшигын талаар ч дүрсэлсэн байдаг. Тайвлага, ном хэвлэл үертэй суурьсан балгас зэрэг нь хүний сэтгэлийг маш их хонсойлгосон байдаг.
Үерийн талаарх зурагт өөрийнхөө нүдэнд харагдсан зүйлсийг дүрсэлсэн байсан бөгөөд эдгээр нь хүний сэтгэл хэрхэн нөлөөлж байгааг дүрсэлсэн байдаг. Түүний оюун санаанд хэрхэн нөлөөснийг дүрсэлсэн байдаг. Тиймээс энэ бүхэлдээ сүрлийг харуулсан юм. Тэрээр амьдралынхаа төгсгөлд гайхалтай хүчин зүйлсийн учир утгыг ойлгосон байна. Энэ бол хүний хяналтаас гарсан гайхалтай хүчин зүйлс. Уснаас бусад зүйлсийг тэр их хажнаар дүрсэлсэн байдаг л да. Энэ нь хэдэн мянган жилийн турш хүндрэлтний гарахыг хүсч байсан оргилууд юм. The presence that rose thus so strangely beside the waters is expressive of what in the ways of 1,000 years. Түүнийг эдгээр хадаж чулуудаас хөгшнөр дүрсэлсэн байдаг. Яг л хэдэн мянган жилийн өмнө үхэж агуй нууцын талаар мэддэг цус сорогч шиг. Флорентинд энэ хүү зүйл ямар холбоотой юм бол? Тэр хүний мөрөөдөл болон дотоод сэтгэлийн нууц нь тэрнийг хааш нь хөдөлж байсан юм бол? By what strange affinities had the dream and the person grown up thus apart, and yet so closely together? Leonardo Lisa di Giocondoгийн зургийг хэзээч танилцуулж байгаагүй. Тэр амьдралынхаа сүүлийн 16 жилийн турш энэ зургийг өөртөө авч явсан. Жарныг насндан Леонардо Италиас яваад дахин хэзээч хэрэгж ирээг. Рафаэль, Микеланжело нар шиг залуу зураачид түүний шүтэн бишрэгчдийн нэг байсаар ирсэн. Энэ газарт түүний аялал төгссөн. Вайер хүнд идэх Франц хот. Хэрвээ тэр төрөлх нутгаан илүүд үздэг байсан бол Франц хаанд зочлохгүй байсан байх. Нэгдүгээр Франсис хаан Ренессансаас Франц хүртэл өөрийн алдар цуугаа мандуулж чадсан нэг. Тэрээр Леонардогоор өөрийн зургаан зурулсны дараа түүнд хааны ордны хажуудах том байшин өгсөн юм. Леонардогийн амьдралын сүүлийн жилүүд тэмч амар байгаагүй. Түүний ажлын гол зэмсэг болсон баруун гар нь хөвжтэй болсон. Гэхдээ тэр Франсис хаанд юу ч болоогүй юм шиг харагдахыг хүсдэг байсан бөгөөд тэрээр өөрийнхөө өдөлж байгаатай эвлэрэн ганцаардмал нэгэн болсон юм. Энэ түүний амьдралын хамгийн эмгэнэлт зүйлсийн нэг байна. Тэрээр шин зүйл зурхийг маш их хүсдэг байсан бөгөөд Франсис хаан ч тэрнийг дэмждэг байсан байгаа юм. Тэд хоорондоо эцэг хүү хоёр шиг гайхалтай сайхан харилцаатай байдаг байсан. Франсис хаан тэрнийг хамгийн гайхалтай зураач гэж үнэлдэг байсан. Бас агуу эрдэмтэн, агуу мэрэгэн ухаантан гэж үнэлдэг байсан байгаа юм. In his last years, Тэр түүний зургийг цуглуулахаас илүү зүйл хийдэггүй байсан бөгөөд мөн тэрүүгээр баяр ёслолын зургийг зурулахыг хүсдэг байж. Учир нь тэр хүсч байсан бүх зүйлсээ авсан байсан байгаа. Гэхдээ тэр хөрөнгөтний ёсонд тасч чадаагүй. Тэр хөгшрөх тусмаа өөрийн тэмдэглэлүүдийг үлдээхийг хүсэх болсон. Бүхэл гайхалтай дурсамжуудын талаар. Гэхдээ түүний амьдралын ихэнх бүтээлүүд нь түүний дурсамжтай ганцаагүй холбоотой гэдг нь тодорхой. Би амьдралыг ойлгож байна гэж бодож байхдаа үхлийн талаар ч бас суралцаж байсан юм. Аз жаргалтай, бүрмөссөн унтах тэр өдөр миний үхлийн өдөр байх болно. Леонардо 1519 оны 5 дугаар сарын 2-нд Клос Люсэнд өөрийн өрөөндөө нас барсан юм. Тэр 67 настай та нас барсан. Леонардо өөрийнх нь үхэл ойртож байгаа талаар Франсис хаанд хэлсэн байд. Тэрнийг нас барснаас 300 жилийн дараа түүний үхлийг дүрсэж дурсан байдаг. Агуу уран баримтч Бенвенуто Челлини бичгтээ хаан тэрнийг маш их хүндэлдэг байсан. Тэр түүний дэргэд байхыг хүсдэг байсан. Гэхдээ жилийн хэдхэн өдөр л дэргэд байдаг байсан. Би хаантай түүний талаар ярилцаж байсан. Тэр Леонардо шиг хүн дахин энэ ертөнцид хэзээж төрөхгүй гэж хэлсэн. Зураач, уран баримтч бас тэр агуу философч байсан юм аа.
It's taken 500 years for many of 500 жилийн өмнө бүтээсэн Мона Лиза Леонардогийн энэ ертөнцид үлдээсэн агуу бүтээлийн бүгд түүний амьдралын бүх хүсэл мөн нууцын тайллыг шингээсэн байдаг юм. Энэ ганцхан зурагтал тэр өөрийн амьдралынхаа мөн чанарыг шингээсэн байдаг. Энэ нь Мона Лизатай хамт оршсоор байх болно. Яг л түүний бүтээсэн харагдахгүй бас харагдаж байгаа ид шидийн мэд бүтээлүүд шиг нь. Like a magician, he's made the invisible visible. Don't pity the humble painter. Эгэл зураачийн араас харамсах хэрэггүй. Тэр энэ ертөнцид амьдарч байх үедээ дотоод сэтгэлийн хэн эзэн нь байж чадсан. Тэр ухаан санаанд нь орсон зүйлийг гараараа буулгадаг байсан. Тэр өөрийн зургаан Бурхны ач хэмээн нэрлэх байсан ч байж магадгүй юм аа. You're so like the lady with the mystic smile. Эх орон телевизийн кино алба 2012 он. Төрж хөдөлсөн тавилангаа дуусгая та. Намайг ав машинтай хөтөлбөр киногоо үзээд Прүстэй болоорой. Дидиш ТV. Хотын цэвэр агаарын бүсэд байрлах Хамбогд резиденц хорооллын 2 дугаар ээлжин орон сууцнууд бүрэн ашиглалтанд орж оршин суугчдаа эхнээс нь хүлээн авч эхэллээ. Энэ хүрээнд сар шинийн баярыг өгтөн хэрэглэгчдийн бид энэ сарыг дуустал Бямб нэм гарыг бүрийг нээлттэй хаалганы өдрөөр зарлаж байна. Өдөртлийн үеэр Капитрон банкны эдийн засгчид танд мэргэжлийн зөвлөгөө өгч орон сууцны 8% зээлийг ажлын 3-аас 5 хоногт хурдан шуурхай шийдвэрлэх болно. Сар шинээр та шинэ байрандан сайхан шинлээрээ. Шинэ яармаг төсөл Хамбогд резиденц хороолол. За зүгээр. Just a second. За окей. Film. Yeah, okay. Монголын урлагийн түүхэнд нэгэн татлага нэмсэн морин хуур наадам 30 нас хүрлээ. Их наранг магтан дуулсан, их дэлхийгэм баясган дуулсан, элбэрэл хайрыг өлгийдэн дуулсан, ижи яава энэрэн дуулсан, ихэмсэг аялгуу
үргэлжилсээр шилдгийн шилдэг дуу шалгаруулах морин хуур наадам 2017 оны 2 дугаар сарын 23-нд Дөөр бүжгийн Эрдмийн театрт болно. Ерөнхий зохион байгуулагч, хөгжмийн зохиолчдын холбоо, хамтран зохион байгуулагч, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газар, мэдээллийн ерөнхий вэдэтгэгч, Гэрэл Плас медиа групп, Эх орон Монголын үндэсний телевиз. Эрхэм үзэгч та бүхний өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байв уу? Эх орон телевиз үчийн мэдээ танд хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд өнөөдөр үзүүлэлээр бэлтгэсэн зарим мэдээлэлээ танилцуулъя.